Аль өргөл илүү үр нөлөөтэй вэ? Надира зэтүгээ газар зоож орхив. Гүнзгий амьсгаа аваад тухны хөлсөө арчлаа. Иргэн тойрноо харахад зөвхөн хуурай хагарсан чорыг олж харав. 40 настай Надира 2 жилийн өмнөөс нөхөр нь орхин явснаас хойш 6 хүүхдээ тэжээж байгаа аж. Хамгийн гол нь хүүхдүүд маань идэх юмтай байгаасаа гэж зэтүгээ янзлан сайн хөрсийг хайж авлаа. Кен ус 2011 оноос хойш ширүүн ган ачигтай тулгарсан. Ийм удаан хугацаанд бороо багахан орсны улмаас нийгмийн үүмэн самуун даамжирч бизнесүүд хаалгаа барьж тариачид тариалж чадахгүй болжээ. Гэртээ хийсэн жаахан хоолн дуусах төгөхөд Надира тосхоныг тойрон гуйлгахгүй. Заримдаа хүүхдүүдэд хооллохын тулд хулгай хийх хүсэл төрдөл төрдгөө тэр хүлээн зөвшөөрөв. Ийхүү бодол толгойд нэргэлдэж байгаад ичиж байна. Гэхдээ би хүүхдийн төлөө яах ёстой вэ? Тэгэхгүй бол амьдрал утгагүй болно шүү дээ. Бүх зүйлд ордох үед Надира Кен улсын Адвентист хөгжил тусламжийн агентлаг буюу Адра оролцоотойгоор итгэл найдвар олсон юм. 4 сарын турш Адра хүн 8 насыг аварсан тэжээлэг хоол хүнс хүргэжээ. Надира давс болон бусад хоолноос гадна 40 кг шош, 4 литр ургамлын тус авчээ. Эдгээр хангамжаар түүний хүүхдүүд ач зээнаар нь өдөрт 1 удаа, аз тарвал 3 удаа хоолдог болов. Эхний 4 сар яаралтай тусламжийн арга хэмжээний дараа Надира болон бусад гэр бүлүүдэд орон нутгийн захаас хоол хүнс худалдаж авах боломжийг олгодог үр дүнтэй тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Надирагийн тосгоны даргад ард иргэдээ зов шаналж байгааг харах үнэхээр өр өвдгөн байв. Энэ хэцүү нөхцөлд ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд бидэнд хоол хүнсээр туслах төдийгүй амжиргаагаа сайжруулахад туслах талууд хэрэгтэй. Манай ард иргэдэд үзүүлсэн дэмжлэгттэй Кенигийн Адрад талархаж байна гэж тэр хэлв. Адвентистуудын хөгжил тусламжийн агентлаг Адра нь 7 дахь өдрийн Адвентист сүмийн дэлхийн хүмүүнлэгийн байгууллага юм. Адра нь 130 гаруй оронд ядууралтай тэмцэж нийгэмлүүдийг хөгжүүлж байна. Энэ нь өргөн хүрээний хөгжил тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан Есүсийн болзолгүй хайрыг илэрхийлдэг билээ. Адрагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл ямар нэгэн байдлаар оролцохыг хүсвэл Адра зэрэг орог хаягаар зочлоо. Адраг дэлхийн сайн мэдээний үйлсэд өргөх өргөлөөрөө дэмжиж байгаад нь маш их баярлалаа.